Баримтрын үзэгчдээ үндэсний ухамсараа сэргээн бий болгосон баялагын бүтээгчдийг дэмжин ажилладаг баялаг бүтээгч нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд манай энэ удаагийн дугаарт үндэсний үйлдвэрлэгч Шилмэл дизайн компани хамт олон оролцож байна. Ингээд нэвтрүүлгийг үлээн унтсан нь. Дэлхийн ертөнцийн хүн төрөлхтөн анх бий болж өөр хоорондоо харилцан ярьж үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн цаг үеэс хойш байгалийн шалгарлаар бид хувцсыг төрөл бүрийн аргаар хийж өмсөж ирсэн. Хувцас хэмээх эдлэн хүн төрөлхтөн бидний амьдралд орж ирсэн цагаасаа өнгө загвар, материалын хувьд жилээс жилд улирлаас улирал тутам шинжлэгдэн өөрчлөгдөж байна. Энэ бүхнийг дагаад хүмүүсийн хувцас загварыг сонгох сонголтч ариун болж энэ хэрээр дотооддоо үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудын бүтээгдэхүүн улам сайжирсаар байна. Үүний нэгэн жишээ дотоодын ажлын хувцсыг зохицоор нь үйлдвэрлэж хэрэглэгчтэй чанартай бүтээгдэхүүнээр танил болсон Шилмэл дизайны хамт олонны үйл ажиллагааг та бүхэнд танилцуулж байна. За сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эх орон телевизээс гаргадаг баялаг бүтээгчд нэвтрүүлэгт оролцож байгаа манай байгууллага баяртай байна. Манай байгууллага нь одоо ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, ажлын гутал одоо бэлтгэн нийлүүлж байгууллагуудад хамтран ажилладаг. Манай байгууллага нь чанартай та бүхний хүссэн өнгө загвар дизайны дагуу одоо төргөн шуурхай ажлын хувцсыг одоо ажлын гутлыг минь бэлтгэж байна. Та бүхэн баялаг бүтээгчд нэвтрүүлгээрээ дамжуулан одоо манай бүтээгдэхүүн болон манай үйлдвэрийн үйл явцтай дэлгэрэнгүй танилцсан уу? Улс орны хөгжлийн дэвшилд сэргэн мандалт нь эх орны хөрсөнд үйл ажиллагаагаа нээн явуулж байгаа баялагын бүтээгчдээс эхэлдэг. Үндэсний үйлдвэрлэгч Шилмэл дизайн компанийн хувьд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх үйлсэд өөрсдийн хичээл зүтгэлээр амжилттай ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дан ганц ажлын хувцас үйлдвэрлэлээс гадна Монгол үндэсний дээл, хантааз, гоёлын даашинз гэх мэт бүх төрлийн хувцсыг чанартайгаар түргэн шуурхай хугацаанд хэрэглэгч үйлчлүүлэгч та бүхэнд хүргэж байна. Эх орон Монголын үндэсний телевизээс үзэгч та бүхэнд хүрдэг баялаг бүтээгч нэвтрүүлгийн манай энэ удаагийн дугаард үндэсний үйлдвэрлэгч Шилмэл дизайн компани хамт олон манай оролцож байгаа. Ингээд үзэгч та бүхнийг Шилмэл дизайн компани захирал дэлгэр сайхантай уулзаж байна. За өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Өрцөнс өдрийн мэнд хүргэе. Тэгээд манай үзэгчдэд маань өрөөс байгууллагын танилцуулаач. За манай байгууллага бол одоо яг хөдөлмөр хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Одоо байгууллагад ямар хөдөлмөр хамгааллын шаардлагатай бараа бүтээгдэхүүн хэрэгтэй байна. Тэрийг бэлтгэн нийлүүлж байна. Эхний үе шат манайх одоо байгууллага хэрэглэгч одоо манай захиалагч байгууллагуудаас хүссэн өнгө загварынх нь одоо загвараар нь дизайнерууд маань одоо загварыг гаргаад одоо хүссэн өнгөөр нь хүссэн материалаар нь одоо ажлын хувцсыг бэлтгэн нийлүүлж байна. Тэр нь ажлын хувцснаас гадна өөр бас ямар төрлийн бүтээгдэхүүнүүдийг одоогийн байдлаар үйлдвэрлэж байна? За ажлын хувцснаас гадна ажлын гутал мөн одоо хөдөлмөр хамгааллын хэрэгсэл үүдийг одоо захиалгын дагуу бэлтгэн нийлүүлж байна. Тэгэхээр яг одоо хоёулагийн урд иргэдэг бүтээгдэхүүнүүдийн маань материалын танилцуулгад харагдаж байгаа шүү. Нэр нь хичнээн төрлийн материалаар бүтээгдэхүүнээ явуулж байна. За манай байгууллага одоо материалыг одоо бүх одоо хэрэглэгчийнхээ хүссэн өнгөөр нь хүссэн даавуугаар нь одоо тухайн материал маань одоо холионых нь одоо ямар холиогоор ямар бүх батын чанарын хувьд ямар ах вэ, эрүүл ахуй талаас ямар байх вэ, тэр талаас нь одоо харилцагч байгууллагууд маань их одоо чанар дээр их анхаардаг болсон учраас одоо хүссэн орц холио тийм ээ хүссэн одоо материалаар нь одоо хийж одоо өгч байгаа. Тэрнийгээр давуу талтай байгаа. Одоогийн байдлаар ингээд Шилмэл дизайн компани маань хичнээн ажилчнтайгаар бас үйл ажиллагаагаа явуулж байна. Тий, одоо манай байгууллагаас 10 гаруй хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ мэдээж шилмэл дизайн компани маань бас байгууллагад тодорхой хэмжээний хугацааг үдлээ гэж юм тийм ээ. Мэдээж одоо бас жижиг дунд үйлдвэрлэгчдийн өмнө тулгамдж байгаа бас маш олон асуудлууд байдаг тийм ээ. Түүний ирээр бас тэр бүхнийг бид даваад бас Монголын брендийг бас дэлхийн зах зээлд гаргахын төлөө та бүхэн маань өнөөдөр цаг наргүй ажиллаж байгаа. Ер нь таны хувьд энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бас өндөрлөл бэрхшээл юу байна? Бас түүнээс гадна илүү бас хөгжүүлэхийн тулд бид өнөөдөр ямар зүйлийг хийвэл боломжтой байна. За жижиг дунд үйлдвэр маань одоо Монголд бол бас хөгжиж байна. Байгууллагууд маань дор дороо л өөрсдийнхөө чадах, өөрсдийнхөө хийхийг хүссэн зүйлээ хийж байна. Одоо төр засгаас гэсэн тодорхой хэмжээгээр тусалж байгаа. Манай байгууллага бол одоо яг бусдтай адилхан одоо үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа ч гэсэн одоо харилцагч байгууллагатайгаа болоод үйл ажиллагаа ерөнхийдөө жигдэрч эхэлж байна. Одоо илүү их одоо чанартай, илүү одоо хэрэглэгчийгээ татсан тийм сайн бүтээгдэхүүн гаргахын төлөө одоо бусад одоо жижиг дунд үйлдвэрлэгч байгаа тэрнтэйг өрсөлдөөл одоо үйл ажиллагаа явуулж байна да. Ямар байгууллагуудтай хамтарч ажиллаж байна? За манай байгууллага ер нь л одоо яг хотын болон одоо орон нутгийн байгууллагууд бас их захиалга өгч байна. Тэгээд манайхаа ерөнхийдөө бол одоо харилцагч одоо ер нь байнгын харилцагч 30-40 байгууллагатай хамтарч одоо байнгын үйл зүйнийх нь хувцсыг бэлтгэн нийлүүлж байна. Тэгэхээр бид нэвтрүүлгээрээ дамжуулан ерөөхдөө яг тухайн үйлдвэрлэгч компани маань ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна тэрхүү бүтээгдэхүүнийг хамгийн эцсийн шат дамжлагаас ахуулаад бэлэн бүтээгдэхүүн болон хүртэл бүхэл процессыг ерөөхдөө үзэгчдэд танилцуулдаг байгаа. Ингээ хоёулаас хамтдаа үйлдвэртэй танилцаад илүү бүтээгдэхүүн маань ямар шат дамжлагын дагуу бүтдэг талаар илүү дэлгэрэнгүй танилцуулах уу? За ер нь бол бараа бүтээгдэхүүн маань эхлээд одоо дизайнерууд маань зургийг гаргана. Эсвэрийн шат руу дизайнерийн өгсөн зургийн дагуу эсвэрчин маань одоо эсвэрээ хийн. Одоо тэгээд эсвэрээс гарсан бүтээгдэхүүн маань оёдол руу орно. Оёдол руу ороод яг технологийн дагуу одоо яг технологийн шат дамжлагын дагуу оёгдоод эцсийн бүтээгдэхүүн болоо гарч байгаа. Тэгээд манай байгууллага бол ерөнхийдөө хөдөлмөр хамгааллын хувцас болон ер нь л цаашдаа одоо гоёлын хувцас, гоёлын дээл даашинз, сүжмэл хувцас хийх талаар одоо ерөнхийдөө үйл ажиллагаагаа улам одоо өргөжүүлэх талаар ер нь л үйл ажиллагаа хийгдэж байгаа. Тэгвэл хоёулаа хамтдаа оёдлын цэх рүүгээ очих уу тий? За тийм. Ажлын хувцас одоо яг тухайн нөхцөл байдалд тохирсон ажлын хувцсыг одоо бэлтгэн нийлүүлж байгаа. Одоо байгууллага маань ямар нөхцөлд ажилладаг вэ? Ямар орчинд байх вэ? Ямар одоо шаардлага тавьж хөдөлмөр хамгаалал ямар шаардлага тавьж нэгдгээс нь хамааруулж одоо ажлын хувцсыг одоо захиалагч маань тэр хүсэлтийн дагуу манай одоо үйлдвэрлэж байгаа. Хугацааны хувьд хэдийн хугацаанд гарч байгаа бүтээгдэхүүн маань? Захиалга ер нь ямар хөө байна? Одоо бол захиалгатай байгаа. Тэгээд захиалга маань яг одоо захиалагчийн хүссэн одоо загвараар учраас одоо захиалга маань тухайн бүтээгдэхүүнээс хамаарат одоо цаг хугацааны хувьд харилцан адилгүй байгаа. Ерөнхийдөө ажлын хувцас нэг 7 хоногт нэг 50-аас 100 хувцас хийх одоо хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Таны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал үргийг гүйцэтгэж байгаа ажлын хувцас нь тухайн аж ахуй нэгж байгууллагын үйлчилгээний чиг горимд нийцсэн хүний биед эвтэйхэн байх хэрэгтэй байдаг. Шилмэл дизайн компани нь хэрэглэгч захиалагчийнхаа шаардлагыг харгалзан үзэж аль болох хурдан хугацаанд бүтээгдэхүүнээ нийлүүлсээр ирсэн юм. Ажлын хувцас нь бид бүхнийг ажлаа тав тухтай хийхэд чухал нөлөө үзүүлдэг учраас материал, эдэлгээний хувьд шаардлага өндөр тавигддаг. Тиймээс шилмэл дизайны хамт олон энэ бүхнийг чанартай байлгах үүднээс мэрэгсэн ур чадвартай ажилчдаар игнэгээ бүрдүүлэн зах зээлийн хамгийн хямд үнийг баримтлан ажиллаж байгаамаа. Сайн байна уу? Наваг Туя гэдэг. Би шилмэл дизайн хувьцат компанид ажиллаад байгууллагаснаас нэхлээд ажиллаж байна. Манай үйлдвэр бол дандаа шилмэл залуу ажилчтай учраас эрч хүчтэй. Манай байгууллага бол олон байгууллагатай харьцаж ажилладаг учраас бүтээгдэхүүнүүдээ бол чанартай, баталгаатай гаргахыг хүсдэг. Манай байгууллагуудаар үйлчлүүлсэн байгууллагуудаа бол би баярлж талархаж байна. Цаашид үндэснийхөө үйлдвэрлэлийг дэмжиж манай компаниар үйлчлүүлнэ гэдэгт бас эргэлзэхгүй итгэж байна. Үндэснийхөө үйлдвэрлэлийг дэмжиж манай компаниар үйлчлүүлээрэй. За тэгэхээр яг одоо энд бол бэлэн болцсон ажлын хувцснуудын загвар харагдаж байна. Ер нь яг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ажлын хувцсны тавигдах шаардлага нь ямар байх ёстой юм бэ?
За хөдөлмөр хамгааллын хувцас нь одоо нэгт мэдээж хүний биед эвтэйхэн суулт тохироотой байх хэрэгтэй. Материалын хувьд чанартай, одоо материалын хувьд одоо хөвөн даавн, хөлс нэвтрүүлэх чадвар сайтай тийм байх хэрэгтэй. Тэгээ ер нь бол тухайн ойж байгаа байгууллага маань чанартай, дээрэс нь одоо тухайн бүхэлгөө сайтай, бүхэлгөөтэй одоо довч бүх юм нь одоо чанар стандартыг хангасан тийм ажлын хувцас байх хэрэгтэй. Ажлын хувцас маань одоо байгууллага болгон өөр өөрийн гэсэн одоо брэнд өнгө, өөр өөрийн гэсэн одоо яг загвар, лого, дизайны хувьд өөртөө захиалдаг учраас төрөл бүрийн одоо ажлын хувцас маань одоо янз бүрийн өнгөөр, янз бүрийн хүссэн загвараар нь одоо гаргаж байгаа болохоор тухайн материалын онцлогоос нь хамаарат одоо зарим байгууллагууд ус нэвтэрдэг хувцас ч юм уу те бүх төрөлтэй хамаарат янз бүрийн хувцснуудыг болохоор тухайн шаардлагад нийцсэн одоо яг хэрэглэгчийн одоо яг өмсөж байгаа ажлыг хийж байгаа ажлын байрны онцлогт нь одоо яг тааруулан ажлын хувцсыг одоо захиалагчаа одоо илүү сайн сонсож илүү одоо яг захиалагчдаа хүрсэн хувцас хийж хийх хүсдэг. Тэгэхээр үзэр та бүхэн маань харж байгаа хаа яг одоо шилмэл дизайн компани эсвэл одоо бүтээгдэхүүн нь яг одоо энэ бэлэн болсон та бүхний өмнө харагдаж байна. Тэгэхээр мэдээж маш олон компаниудтай өнөөдөр шилмэл дизайн компани маань хамтран ажиллаж байгаа тийм ээ. Тэгэхээр хамтарч ажилладаг төвшин байгууллагуудын харилцаа холбоо хамгийн чухал байдаг тийм ээ. Тэгэхээр та бас эдгээр компаниудтай хандаж бүстэй баярлж байгаа. За тэгээд хамтарч ажилладаг байгууллагуудаа одоо хамтран ажиллахдаа таатай байдгийг илэрхийлээд одоо сайхан наатцгаагаарай хэлье. Шилмэл дизайн компани анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн одоо хүртэл Монголын зах зээлд хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг захиалгаар нийлүүлж одоогоор 200 орчим компанитай хамтран ажиллаж байгаа юм. Ингээд та бүхэндээ шилмэл дизайн компанитай хамтран ажиллагч байгууллагуудын сэтгэгдлээс хүргэж байна. За сайн байна уу? Цэгцэрчим компаниас ярьж байна. Манай компани 2007 оноос ахгуулж эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өдөө 2015 хүртэл одоо дан эрчим хүчээр эрчим хүч барилга угсралт энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани 2014 оноос шилмэл дизайн компанитай хамтарч үйл ажиллагаагаа цуг хийж байгаа. Шилмэл дизайн компани маань бид бүгдийн хувцсыг хойж үйлдвэрлэж байгаа. Энэ хүү компани маань хувцсны хувьд бол шаардлага бол маш өндөр хангагдсан байдаг. Өмд гэхэд 2 давхар оролттой, дотор суулттай. За цамцны хувьд гэхэд ханцууч баригчтай, хойдлороо нуглаастай, татагчтай гэсэн ийм маркаар хувцсны чанар бол үнэхээр сайн байгаа. Тэгэд бидний хувьд гэхэд хөдөлмөр хамгаал, аюулгүй ажиллагаа байнгын байдаг болохоор энэ хувцас маань яг тэрэнд манд бүр тохирогч хийгдсэн байдаг учраас бид нар одоо шилмэл дизайн компанитайгаа үүнээс хойш цаашдаа дахин хамтарч ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Шилмэл дизайн компани харуул хамгаалалт, уул уурхай, барилга, эмнэлэг, эмч, тогооц зэрэг бүх төрлийн ажлын дүрмт хувцсыг таны хүссэн өнгө загвараар хурдан шуурхай бэлтгэн нийлүүлэхээс гадна ажлын гутлыг ч Монголын цэвэр арьс, ширэн материалаар эдлэгээ сайтай бат бөх үйлдвэрлэн гаргаж байгаа юм. Ингээд та бүхэндээ шилмэл дизайн компани гутлын үйлдвэрийг танилцуулж байна. За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргье. За манай шилмэл дизайн компани бас нэгэн үйлдвэр болох гутлын үйлдвэр дээр та бүхэн ирээд байна. За манай гутлын үйлдвэр нь бол өдөр тутмын болон ажлын гутлыг үйлдвэрлэдэг байгаа. Тэр дундаа ажлын гутлыг бол голчлон хийдэг. За миний хувьд бол энэ үйлдвэрийн загвар зохион бүтээх дизайн ажилладаг. За гутлыг одоо хийхэд эхлээд дизайныг гаргана. Тэгээд загвар зохион бүтээлтэй хийгээд дараа нь эсгүүрийн хэсэгт ордог байгаа. За одоо энд манай эсгүүрч маань эсгэж байна. Одоо энэ зохион бүтээлтээс гарсан одоо энэ шовлоомуудыг харж байна. Одоо эндээс ингээ эсгүүр яваад за одоо ингээд материалынхаа онцлогийг танилцуулъя. За одоо манай гутлын маань гол түүхий хэд болох одоо энэ арьснууд харагдаж байна. Одоо ингээ олон нэр төрлийн өнгөтэй. Тэгээд ажлын гутланд маань хамгийн сайн тохирсон сарлагын арьс гэж байна. Тэгээ үхрийн хороон байна. Тэгээд энэ хоёроор хийдэг байгаа. За сарлагын арьс нь бол маш бат бөх яг ажлын гутланд зориулагдсан байдаг. Тэгээ Монголд үйлдвэрлэсэн одоо энэ сарлагын арьс болон дотрийн арьсаар манайхаа одоо түүхийд
түүх хийдэг тодтолтон авч одоо ажлынхаа хутлыг үйлдвэрлэдэг. За одоо энэ эсвэрээс гарсан хэсэг маань ойдлын одоо деталь хэсгүүд маань одоо ийшээ яваад одоо энэ ойдлын цэгт рүү ороод энэ ойдлчд маань одоо ингээд деталуудыг нийлүүлж ойно. Тэгээд одоо энэ бэлэн болсон төрөөгөө одоо ойдлоос гарсан бэлэн болсон төрөөгөө одоо бид нэр одоо энэ гутлынхаа энэ хэвлүүртийн нэг хэлбэрт оруулж хэвлэх үйл ажиллагаа явуулдаг байгаа. Одоо энэ нь бол одоо энд ингээ бэлэн болцоо одоо ингээ татцсан гутал байна. Одоо энэ дотор хэвлүүрээ хийгээд бэлэн болгоод татсан гутлаа. Одоо энэ манайх одоо сүүлийн үед энэ өөрсдөө энэ улаа захиалж гаднаас авчирч байгаа. Энэ зориултын одоо энэ тос усны хамгаалцтай. Тэгээд эндээ дундаа зүүлэн кевлар татахтай. Тэгээд юм вибрам юм бол байгаа. Энэ бол үл хасах 45-аас нэмэх 300 градус төсвөртэй ийм ажлын гутал явуул байгаа. За одоо энэ уул маань ингээд улаа наахад ингээ хоёр үндсэн үйл ажиллагаа болно. Улаа эхлээд угааж цэвэрлэн, хороор угааж цэвэрлэн, дараа нь цавуугаа түрхэж, технологийн дагуу цавуугаа түрхэж одоо минут одоо цагийг тааруулан одоо тэр юуны вакуум шахалгын машинд одоо шахаж бэлэн улаа наадаг байгаа. За одоо ингээ ажлын гутлын маань онцлог гэвэл одоо энэ урд төмөртөө 200 жоул дац авах юм цохилт юм нэг хүний хөлний сарууг хамгаалсан хэсэг орсон байгаа. Мөн доороос нь хурц ирмэгтэй зүйл хатахаас хамгаалсан юм кевлар давхрахтай байдаг. Тэгээд хүний нөгөө нэг 100 хэсгийг хамгаалах юм хомцор юм хамгаалт байна. За одоо ингээд энэ ажлын гутлын маань үндсэн доотлын ид ангины нэмэлт гарч ирж байна. За одоо энэ төмөр хамар маань гэхэд 200 жоулын цохилтын хүчийг даах тийм чадaltaй байдаг. За ажлын гутланд маань олон шаардлага тавигддаг байгаа. Хүний одоо хөлийн эрүүл ахуй хангах, тэгээд хүний хөлийн сарууг давхаануудыг хамгаалах, тэгээд доороос нь одоо хатахгүй байх. Одоо энэ кевлар хавтна гэхэд одоо доороос 2000 удаагийн хатгалт төсөөлөх гэхээр олон өөр ингэсэн стандартууд байгаа. Тэр стандартуудыг хагасан витрал түүхий дээр манайх энэ гутлаа үйлдвэрлэдэг байгаа. Шилмэл дизайн компани баримталж байгаа бодлого нь манай орны цаг агаарын нөхцөл байдалд тохирсон, өвөл дулаахан, зундаа чийг татдаг чанартай, өнгө үзэмж дизайн сайтай ажлын гутлыг үйлдвэрлэж хэм дүнээр зах зээл борлуулах явдал байдаг. Мөн уул уурхай хүнд үйлдвэрлэлийн салбарын хөгжлөөр тодорхойлогдсон эдийн засгийн өсөлттэй байх ойрын ирээдүйд Шилмэл дизайн компани хамт олон ажлын гутлын зах зээлийг өргөжүүлэхээр амжилттай ажиллаж байна. За ингээд гутал үйлдвэрлэлийнхаа ерөнхий процессыг товчхон танилцууллаа. Одоо ингээд манай энэ тулцхойн одоо бэлэн болсон бүтээгдэхүүнүүд маань харагдаж байна. За манайх дээр хэлсэн байгаа. Манайх одоо ажлын болон эрэгтэй эмэгтэй гоёлын тэг хүүхдийн арьсан гутлууд үйлдвэрлэдэг байгаа. Одоо энд ажлын гутлууд маань харагдаж байна. За одоо энэ жишээ нь бэлэн болсон ажлын гутал харагдаж байна. Одоо энэ вибрама уултай альтердгүү. Тэгээ 200 жоулын дац авах төмөр хамартай, доор мөн кевлар хавтантай, тэгээ шагаа 100 цааны хамгаалцтай, цэвэр арьсан. Тэгээ дотор нь одоо бас цэвэр арьсаар хийсэн, чийг татахгүй, тийм хүний хүлд таарсан ийм гутал байна. За манай ажлын гутал маань хэлбэр, дизайн, өнгө, загварын хувьд бол өргөн сонголттой. Захиалагч маань захиалагчийн хүссэн захиалгын дагуу бид хийж гүйцэтгэдэг байгаа. За тэгээд мөн түүнчлэн энэ гоёлын болон өдөр тутмын гутлууд байна. Одоо энэ эрэгтэй одоо өдөр тутмын хаврын намрын гутал маань байна. За одоо мөн цэвэр арьс ширэн, тэгээд улан цэвэр арьсан, ширэн ултай тийм гутал байгаа. Мөн гутлууд маань захиалагч маань өөрсдийн хүссэн загвар дизайнаараа захиалах боломжтой байгаа. Ер нь бол дамжлага болгон дээр өөр ингэсэн технологиудаа яг барих ёстой. Одоо цавуун гэх жишээ нь одоо наах хугацаагаа сайн барих хэрэгтэй. Ойдл бол одоо жишээ нь сантиметрт одоо хэд алах уу? Ажлын гутал маань одоо жишээ 1 сантиметрт 3-аас 4 алах нь хичээний тийм өөр өөрсдийн гэсэн тийм онцлог одоо тийм стандартуудыг барьж ажиллах хэрэгтэй байдаг. За одоо бас манай хүүхдийн гутал маань энэ байна. Одоо хүүхдийн гутал маань хавар намар үйл зууны гээд олон байгаа. Тэгээд энд бол одоо өвлийн гутал байна. Цэвэр нь хий дотортой. Одоо өвөл хүүхдийн маань хөлхөр хүүхд манай орны университет суулгын амсгалт зогтсон. Тэгээ хүүхдээ Монгол хүүхдийнхээ хөлний онцлогт бас зогтсон юм тавхан хэсгээр өргөн. Тэгээд ийм зөөлөн алтардгүй, орц ирзэн уултай
ийм хүүхдийн гутлнуудыг бас манайх үйлдвэрлэдэг байгаа. Одоо өнгө дизайн загварын хувьд бол бас өргөн сонголттой байгаа. За одоо энд маань одоо манай энэ гутлын одоо дотор деталуудыг ингээ харуулсан төсөлт хийсэн байна. Одоо жишээ нь одоо энэ цэвэр арьсан одоо өнгө нь тэгээд энд харагдж байгаа давхар бол одоо хамрын хатуулгын хэсэг. Тэгээд дотор уулын ширэн дотор уултай. Тэгээд ийм арьсан дөр өвчтэй ийм гутлын одоо энэ деталь хэсэг маань харагдаж байна. Одоо ийм гутал маань гэхэд бол одоо дотор уулнаас гутлын нөгөө чийг таталт бол дотор уулнаас маш их шалтгаалдаг. Тэгээ гадны гутлууд бол чийг татах бол учир нь дандаа нөгөө хиймэл дотор уулаар хийдэг учраас чийг их татдаг. А манай гутлын онцлог болохоор дотор уулын ширэн байдаг болохоор чийг татахгүй. А тэгээд хүний хүлтэйг өвтэйхэн тийм эрүүл ахуйн шаардлага хангасан байдаг. Манай компанид одоо хамтран ажилладаг олон байгууллагууд байна. Тэр дундаас одоо онцлог хэлбэл Жигүүр Гранд Групп барилгын компани, зогч шийдэл барилгын ухсралтын үйл ажиллагаа явуулдаг Мон цахим гээд Багнуурын одоо нүүрсний урхааны одоо засварын цехийн хамт олон гэх мэт олон компаниудтай хамтран ажиллаж байна. За ингээд манай шилмэл дизайн компани ажлын гутал болон хувцсны үйлдвэрлэлийн процесстэй та бүхэн маань товчхон танилцлаа. За тэгээ үзэгч та бүхэн маань үндснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж дотоодынхоо бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаарай. За баялаг бүтээгч нэвтрүүлэгт та бүхэн манай үйлдвэртэй танилцлаа. Манай бүтээгдэхүүнийг болон манай байгууллагатай хамтран ажиллахыг хүссэн одоо хувь хүн албан байгууллагатай манай компани үе таалга үргэлж нээлттэй манай хамт олон үргэлж найрсгаар хүлээж авнаа. Тэгээд та бүхнийг манай байгууллагатай хамтран ажиллаарай. Бүх үндэсний үйлдвэрлэгчийн дэмжиж одоо эх орныхон хөгжилд хувь нэмэр оруулаарай гэж хүсэж байна. Сүүлийн жилүүдэд хувцас загварын чиг хандлага өөрчлөгдөж байгаа нь манай орны оюуталчин болон дизайнеруудын хийж бүтээж байгаа загваруудаас харагдаж байгаа юм. Үүнийг дагаад монголчууд маань гадаад өнгө дүрх стил имижтэй ихэнх анхаарал хандуулах болсон. Энэ нь 21-р зууны өсрөнгөө хөгжилтэй бус улс орнуудын адилаар хөл нийлүүлэн алхаж Монгол улс гэсэн нэр алдраа дэлхийд таниулах томоохон түлхэж болж байгаамаа. Мэдээж хэрэг энэ бүхнийг хийхийн тулд хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа дотоодынхоо үйлдвэрлэгч компаниудаа улам илүү хөгжүүлж тэдний өмнө тулгамдж байгаа асуудлын нэн даруй шийдвэрлэхийн тулд төр засгийн эрхэм түвшээд бодлого шийдвэрээ зөв гаргаж ажиллавал бидэнд өнөөдрийн дэлхийн зах зээлд гарах гарц нээлттэй байна. Аливаа нэг улс орны хөгжил тухайн улс орны жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй салшгүй холбоотой байдаг гэлээ. Энэ утгаараа эх орон Монголын үндэсний телевизээс дотооддоо үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор баялаг бүтээгч нэвтрүүлгийг үзэж та бүхэндээ бэлтгэн өргөдөг гэлээ. Ингээд манай энэ удаагийн дугаарт оёдлын үйлдвэрлэлийн салбарт өөрийн гэсэн орон зайг тодорхойлж яваа шилмэл дизайн компани хамт олон оролцлоо. Ингээд бид дараагийнхаа дугаартаа дотооддоо үйл ажиллагаагаа явуулж байгаа олон аж ахуй нэгж байгууллагуудыг үйл ажиллагаа дэмжин ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Ингээд дараагийн дугаар иргэн уулзцгаал түр баяртай үзэгчтэй. Зэн үзэгч та бүхэн маань баялаг бүтээгч нэвтрүүлгээ бас үргэлжлүүлэн хүлээн авсан уу?